За миний хувьд энэ подкаст болж байгаа бол одоо шалтгаан юу вэ гэхээр яг одоогоор бол би ус цагуурчны мэдээлэл судалгааны төвийн одоо зөвлөх гэж явдаг. Гэхдээ энэ судалгааны төвийн хариуцсан гол үйл ажиллагааны хариуцлагатай уулзахыг төлөвшүүлэх юм ажилд дэмжлэг үзүүлэх юм зорилготой төв юм байна. За миний хувьд бол одоо Монгол Улс байгаль орчны хууль эрхийн тогтцоог бүрдүүлэх ажлыг 1990-ад оноос хойш одоо зохион байгуулах үндсэндээ анхаарч ирсэн хүний хувьд одоо энэ ялангуяа байгаль орчны гол асуудал тэмдэгтээс биологийн олон янз байдлыг хамгаалах за энэ одоо эдийн засгийн гол салбарууд уулуурхаатай яаж уйлдж байна, яаж зөрчилдөж байна гэсэн юм дээр бас тодорхой хэмжээгээр анхаарал тавьдаг хүний хувьд энэ дээр орсон гэж бодож байгаа. За Нямбаяр маань бол одоо энэ асуудал бол шууд оролцдог хүний хувьд одоо Монгол Улсын зэрлэг амьтныг судлах, хамгаалах төвийн захирал өөрөө биологч мэргэжилтэй юм хүн байна. Ингээд битүүр энэ подкастт харилцан ярилцах хэлбэрээр өнөөдөр орж байгаа юм учраас тэгэхээр Нямбаяр маань бас байгууллагаатаа өөрийнхөө энэ биологийн олон янз байдлын чиглэлээр хийдэг ажлаас товцох эхний хэмжээнд танилцуулсан гэдэг байхаа гэж бодож байна. За тэг юуны өмнө энэ их чухал подкаст болж байгаа гэж үзэж байна. Ялангуяа манай байгаль орчны яамны байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн яамны дэргэд байгуулагдсан энэ том судалгааны төвийн үндсэн үүрэгчин энэ хариуцлагатай зөв уурхайг Монголд хөгжүүлэх гэдэг зорилготой юм билээ шүү дээ. Тэгээд улсын уулуурхай асуудал бол зөвхөн байгалийн биш, нийгмийн тэгээд тэр уулуурхай явуулж байгаа газрын эдийн засгийн соёлын хөрөхгүй салбар байдаг тийм. За манай байгууллага бол Монголын зэрлэг амьтдын судлах хамгаалалт тэгээд бидний үндсэн хийдэг ажил нь зэрлэг амьтдын судалгааны ажил гэдэг. За уулуурхайтай холбоотой бид нар нөлөөллийн байдлын үнэлгээ тэгээд тэнд нь байдаг амьтдын ялангуяа шуудын судалгаа тэр уурхайгаас гарах нөлөөлөл за гарсан нөлөөллийг нь одоо дүүцүүлэх хамгаалахаар ямар хөө асуудлаар шийдэж болох нь уу гэдэг ингээд төрлөөрийн судалгаа зөвлөмжийг одоо гаргах нэгээр хэд хэдэн уурхайтай өнгөс хугацаанд ажиллаж үзсэн. За одоо уулуурхай асуудлууд Монголд анх одоо бий болол нэг хэсэгч одоо зөндөө бож гэнэлээ шүү дээ. Учраа болохгүй. Тэр үедтэй харьцуулах юм бол орчин үед одоо бол ерөнхийдөө маш их өөрчлөлт гарсан шүү дээ. Энэ яг ингээд нүдэн дээр бүх юмыг сайн болж байгаа болохгүй тий өсөж байгаа дэвж байгаа бүгд нь яг нүдэнд харагдаж байна л да. Тэгэхээр энэ сэдвүүд ерөнхийдөө дуусахгүй сэдв гэж би холдтой бол үздэг. Тийм л ба. Тэгэхээр биологийн олон янз байдал гэдэг энэ Монголд анх одоо 90-ад онд орж ирсэн. Тэгээ үндсэндээ тухайн үед бол бид олон янз байдал гэж биологийн төрөл зүйд гэдэг юм үгээр орчуулад явцсан юм л да. Тэгэхээр яг энэ хүнийг ярихад одоо тогтвортой хөгжлийн тэр маш их олон нийт том яв бол тэр үед Монгол улсад нэг англи хэлтэй хэлбэрийг ашигладаг байсан учраас орос хэлээр дамжаад орос хэл дээр юу гэж вэ тэргээр нь монголоор орчуулаад ингээл явцсан юм зүйл байдгийг. Тэгээд анх удаа Монгол улс дайны дэлхийн байгаль хамгаалах сангаас сангийн нэмжлэгтэйгээр байгаль хамгаалалт төслийг хэрэгжүүлэх болсон. Тэнд нэг хэд дамжсан улс уур амьсгал биологи олон янз байдал гэсэн гурван юм байхаар нь тухайн үед одоо биологи олон янз байдал гэдэг Монголд ярьдгүй байсан чинь энүүгээ навъя гээд анхны одоо 90-ад оны үед төслийг хэрэгжүүлээд тэрнээс хойш одоо биологи олон янз байдал биологи төрөлхөөсөн юм нэр том хэвшил болоод одоо байгаль хамгаалах хууль бусад хуулинд ингээд нэр ороод ингээд явчихлаа. За тэгээд одоо үндэсний хөтөлбөр гэж гаргаад үндсэндээ одоо анхны үндэсний хөтөлбөрийн биелэлтийг манай улсчид 92 онд одоо байгаль орчны их сургууль конвенц гэж ярьж байгаа энэ уур амьсгал биологийн зөрчилдөлтийн уран конвенцийг энэ чинь одоо 92 оны Бразилийн 90 хотноо болсон байгаль орчин хөгжил сэдвүүд дэлхийн дээд хэмжээний уулзалт үеэр уур амьсгал биологийн зал гар өсгөх наахад гар өсгөх сураад ингээд 93 онд ч манайхан одоо биологийн зал конвенц нэгдсэн улс шүү дээ.
93 оны 9 сарын 30-нд ч байна баг. Нэрээ ирвэл. Тэгээд дараагаар нь одоо үндэсний хөтөлбөр гэж боловсруулад тэгээ 10-нд дүнгийн гаргаад тэгээд дахиад одоо 2 дахь дараачны хөтөлбөрийн боловсруулад ингэ явж байгаа. Тэгэхээр яг одоо өөрөө бол энэ ажилд их оролцсон хүний хувьд энэ үндэсний хөтөлбөрүүдийн маань хэрэгжилт нь та нарын үзэж байгаагаар одоо энэ хэр зэрэг одоо яг цаасан дээр дүнгийн гарах нэг хэрэг яг амьдрал дээр ер нь хэр зэрэг хэрэгжвэ гэдэг талаар өөрөө бас нэг өөрийнхөө бодлоо хэлэхгүй юу. За ер нь за өстой 90 оны одоо энэ бол ажлууд эхэлжсэн үетэй харьцуулах юм бол одоо та бол маш сайн мэдж байгаа юм. Хамгийн анхны тэр үндэслэл хөтөлбөр гэдэг уул уурхай холбоотой өгүүлбэр байсан уу тий. Тэр нь ямар хөө цар хүрээтэй юм байла тий. Тэгээ тэрийг хүмүүс ямар ойлгодог байлаа. Тэрнтэй одоо харьцуулахад ерөөсөө шалгандаа болсон. Дагалдах одоо хууль дүрм журмууд гэдэг ерөөсөө маш их олон болсон шүү дээ. Тэгэхээр ингээд харахаар яг цэвэрлэл мэдээлэл зарим хүмүүс ерөнхийдөө нэг сөрөг талыг нь илүү сайн одоо мэдээлээд байна л да. Тэгэхээр миний хувьд бол сөргийн харахаас гадна хажуугаар нь бас эерэг тал болж байгаа нь бас хараад явах нь бидний цаашаа нэг зөв явахад илүү хэрэгтэй санагдаад байдаг. Яг тэгэхээр зөв явж байгаа жишээнүүдийг нөгөө буруу хийж байгаа хүмүүс чинь хараад ингэж засчих юм шүү гэдээ явдаг байхгүй юу. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд харахаар үнэхээр одоо алдсан ч юм зөндөө байна. Онсон ч бас их байна. Уул уурхайтай холбоотой, салбартай холбоотой уул уурхай гэхэлэр нэг ганц хоёр тусдаа уурхайн одоо талаар ярьж болохгүй шүү дээ. Энд чинь бүхэл бүтэн системийн хүрээнд бид нар салбарын хүрээнд нь юу болж байна гэдээ хараад үзэхлээр. За нэгдүгээрх нь бол хүмүүс дагалд одоо уул уурхайтай холбоотой зөндөө олон дүрм журамтай болчлоо гэх хүмүүс жоохон дургундөө биш шинжтэй байдгийг. Би бол энийг бол ахиц хөгжил дэвшил гэж ярьж хардаг. Яагаад тэгэхээр яг бид нар ингээд уул уурхайтай тулаад ажиллаад одоо амтны судлалт тэгээ танаа энэ тийм юм тийм байна. Ингэмээр ийм арга хэмжээ авмаар байна гэхэл нөтгтөө чинь үйл ажиллагаатай холбоотой дүрм журам юу байна гэж хайгаад явчихдаг байхгүй юу. За тэгэхээр таарсан дүрм журам байхгүй болохоор нөгөө ажилчин гоё зөв явж байж чаддаг. Тэгэл одоо дараа нь дүрм журамтай холбоотой хурал зөвлөгөөн дээр бол ингэчмээр байна шүү гэл. Ингээл өнгөрсөн 20-30 жил чинь процесс ингэж явсараа л одоо чинь цагийн шаардлагаас ажлын шаардлагаас энэ олон дүрм журам хийх хэрэгтэй болчихлоо шүү дээ. За мэдээж одоо дүрм журмын хооронд нь уялдуулна тий давхцлыг арилгана, дотоглыг нөхнө гэдэг бол маш чухал болчиход байна л да. Одоо дүүцүүлээ хамгаалах гал өөрөөр одоо маш чухал одоо сэдв байна шүү дээ. Гэтэл одоо энэ дүүцүүл хамгаалах концепт ч одоо олон улсын төвшөнд бол нэлээд дээр үед гарцсан тий. Дүрм журам тодорхой боц яаж их энэ асуудалгүй болчиход байдаг. Гэтэл манад одоо хүртэл нэг л сайн тийм зөв годрол оруулж чадахгүй байна. Зарим нэг хүмүүс бол ерөөсөө энэ дүүцүүл хамгаалах гэдэг ерөөсөө энэ уурхай тэдний хэмжээний талбайтай харьцуулаад энд юм нөлөөтэй үзүүлж байгаа юм чинь яг энтэй адилхан талбай дээр өөр газар арай нэг байгаль орчин дээлтэй ажил хийгээд ингээд хүчээр шахаад байна шүү дээ. Тэгэхээр эн чинь бас олон улсын практикт бас зөв биш гэж үздэг. Яг тухайн тэр нөлөө болоод байгаа тэр амтны ургамалтайгаа тухайн газар эерэг үзүүлж чадахгүй бол тийм ээ. Нааштай юм авчирч чадахгүй бол тэр чинь өрөөсгөлчод байгаа байхгүй юу. Гэтэл дүүцүүлэн хамгаалах гэдэг нэрэн дээрээсээ болоод энд байгаа асуудлыг өөр газар дүүцүүлээд хамгаалчихъя гэж хаамаагүй хол газар дүүцүүл хамгаалах хийхээ зөвлөд яваад байна шүү дээ. Зарим нэгэн аймагуд бол шаардаж яваад байна. Тэгэхээр эн чинь бас нэг засах ёстой. Дүүцүүл хамгаалах асуудал орж байгаа нь сайн байна, хөгжил байна. Гэхдээ буруу тийшээ бас явуулаад байна. Тэгэхээр засах хэрэгтэй байна. За дүүцүүл хамгаалахын одоо нэлээд хавтгаарсан асуудал болсон. Энийг мэддгүү. Одоо ер нь одоо ингээд уурхаануудыг хараад байхлаар мэдээж жижиг уурхаанууд зөндөө байна. Дунд зэрэг байна, том уурхаанууд байна. Тэгэхээр дүүцүүлэг хамгаалахын асуудлуудыг ер нь нэлээд зөв хийчих юмсан гэдэг анхаарал хандуулаад хөрөнгө мөнгө хайж байгаа газруудыг ингээд хараад байхлаар нэг дунд юм уу том уурхаанууд бол энэ дээр л нэлээд ачлал өгöd байна. Гэтэл нөр тооныхоо хувьд маш их байдаг. Тэгээд хяналт шалгалт янз бүрийн замбраа муутай жижиг уурхаанууд чинь
нөөцөлөө хамгаалах асуудлыг үндсэндээ бол номоор нь хийхгүй байна. За хоёрдугаарт буруу хийж байна. Зарим нэг нь бүр санаатаагаар орхидуулж штэ. Тэгэхээр одоо энэ нэг уурхай дотроо жигтгэн явахгүй байна гэдэг юм байна. Өхлөөд энэ салбарын хэмжээний нэг гоё жигдээд өгөхгүй байгааг нь л нэг тодуулаад байна л да. Уурхаануудтай ингээд ажиглаад тахлаар ер нь жижиг уурхаанууд хамгийн их одоо анхаарал хандуулах шаардлагатай хэсэг. Тэгж байгаа. Одоо хүмүүс анхаарал хамгийн их татдаг. Тэгээд нэг уурхайдгийн одоо нэг захирлуудаас компаниас нь болоод одоо энэ том уурхаанууд хэтэрхий анхаарал хандуулаад байдаг. Гэтэл энэ Монгол улсын баг хаасаагүй тарсан жижиг уурхаанууд чинь. За зарим нэг асуудлуудыг нь нөлөөллийн байгаль орчинд үзүүлсэн нөлөөллийг харах юм бол жижиг уурхай бол том уурхаанаас илүү хортой юм хийгээд байна шүү дээ. Одоо алтны уурхай бол алтны хувьд хамгийн том жишээ. Одоо хаасаагүй жижиг гэдэг чи одоо зарим нь уурхай гэж нэрлэгдээгүй ч гэсэн тийм чинь эдс байлгийн олдрлыг явуулж байгаа хүмүүс шүү дээ. Хулгайгаар хийж байна. Дээр нь алтыг чинь ялгаж авахын тулд химийн асар хүртэ бодисууд хэрэглэж байгаа. Тэгээ тэр хэрэглээгээ тэр угаасан ус бодисыг химийн бодисыг хаана хаяад байна, хаана усаа асгаад байна вэ? Ямар ч хяналтгүй юм. Хяналт байхгүй. Тэгэхээр энэний талаар ер нь одоо энэ хэвлэл мэдээллийн хэрэгүүдээр одоо хэсэгчлэр ер нь хангалттай ярьж ийнэ гэхээр ерөөс ярихгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нэг уулархан асуудлуудыг бид нар ярихдаа жигтгэн мэдээллийг жигтгэн өгөхгүй байгаа нэг тод жишээ гэж би харддаг. Би нэг яагаад ингэж асуудал болгоод ингэж үүсгэхэд байна гэхээр бид нар одоо ингэж зэрлэг амтанд ингэж GPS зүгээд хаана амт нөгөө амтд маань нүүж гэнэ хөдөлж гэнэ гэж судлаад байгаа юм л да. За нэг зөнд бодит жишээ гэлэхэд одоо нөгөө шуурныхаа очисон газар дээр нь очиод энд ямар газар очиж шүү гэхэд 2-3 газар ер нь энэ ялангуяа Нарханга аймаг, Төв аймаг, Булган Сэлэнгийн нутагт ер нь уурхай дээрөөсөө нэлээд хэцүү болцсон нөхцөл зайг газар очиж ирсэн. Тэгээ нөгөө шуунууд маань ер нь тэгэл хүч таарчлаа юм л да. Тэгээд тэр газар дээр юунаас болж өгөх гэхээр бид нарт мэдээл байдаг. Хаалттай. Очихлоор хөөдөг. Тэгэл тэр чин алттай холбоотой голтол уурханаа тараад байгаа юм л да. Тэгээд тэр чин бид нар бол одоо амтнаа бодоо тий. Амтныхаа экологи бодоод ингээд нэг юм ярих нэг ондоо. Гэтэл энэ чин цаана чин тэр амтнтай яг тэр усыг нь хөрсийг нь юм хувааж байгаа нутгийг хүмүүс бас байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд юм одоо ингээд зөв голдролтой болохгүй болохоор бид нар зөвхөн байгаль орчны талаар яриад байгаа юм биш байхгүй юу. Чин цаана яг үндсэндээ бол хүний нийгмийн хүний сайн сайхны төлөөлөл асуудал хөндөгдөд байгаа асуудал байхгүй. Амтэн зүгээр л одоо бид нарт бидний мэрэгжлийн хүмүүст тэр газар байгаль орчин болохгүй тийш хандаад байна гэдгийг л индикатор болоо гараад ирдэг л юм болохоос биш. Өөр юм байхгүй шүү дээ. Одоо орчин үед төрлөөрийн одоо хорт хавдар монголчин өмнө байгаагүй юмуд гарч ирж байна. Тэгээд дэлхийд хорт хавдраараа маш их болж байна гэдэг юм тийм. Гэтэл энэний цаад их усүрийг нь юунаас болоод байна гэдгийг бүр толтлон судлах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ манайд лабораторийн шинжилгээнүүдийг маш чанартай их хэрэгтэй байна. Одоо уурхайтай холбоотой лабораториуд харьцангуй олон болоод байгаа боловч чанар нь ер нь сайжирсан уу гэдэг дээр нь би бас эргэлздэг. Хяналт нь магадлалаар зөвхөн орд юм уу юу гэдэггүй байна тий. Усны чанарыг ер нь тэгэл ер нь их л одоо хангалтгүй хийгээд байгаа шиг байна шүү дээ. Тий. Лабораторийн ер нь үндсэндээ бас нэг ийм одоо бид нэг энэ мэдээлэлт ажилтдаг улсууд учраас манайд нэг ийм сони юм байгаа байхгүй. Удгийн том хөтөлбөр гаргаж болно, том зорилт дэвшиж болно. Тэгээ энийг юуны үндсэн дээр нь хийгээд байгаа. Ямар мэдээлэл яг тэр яг жинхэнэ яг бодит байдалтай дээр гаргаж байгаа мэдээлэл яг тухайн үеийн одоо хөрсний чанарын хувьд, усны чанарын хувьд яг бодит байдлыг илэрхийлж чадж байна уу? Бүх тэр байх ёстой юм байна уу? Болохгүй шин одоо бохирдуулагч ороод ирсэн байна уу гэдгийг чинь баталгаа ер нь байна уу? Яг хоо лабораторийн хувьд юм зовлон бил да одоо Монгол Улсын үндсэндээ орчны мониторингийн лабораторийн төвшөнд ийм одоо их ажлыг чинь Монгол Улсад үндсэн ус цагаараа хариуцаад аль дээр үес тогтоогаад агаар ус хөрсний бохирдлын шинжилгээний лабораторийн тэр байгуулал ингээд явсан. Олон улсын дэш тийм учраас бид гаргаж байгаа судалгааныхаа дөнгө баталгаа тэсгийн мэтгэнд олон улсын этно лабораториос дээж аваад тэрийг шинжилээд
Тэгээд тэрийг шинжлэхэд манай лаборатори хичнээн алдаа хийж гэнэ үү? Тэрийг нь харьцуулаад манай өөрийн хийсэн лабораторийн дүнг бод байдлыг дээр орчин үйл хардаг юм байсан байхгүй. Тийм учраас одоо бид хүртэл яг судалгааны зарим судалгааны дүнгийн арга ирэхэд бид Монголда хийчихэд одоо сонгос ч юм уу өөр оронд явуулж давхар хэмжээ. Тэгэхгүй болохоор нэг удаа 2-3 удаагийн судалгааны дүнгээр тэр дүндэслээ нэг том зөвлөлт дэвшүүлээ. Ялангуяа одоо усны асуудлаар ч юм уу ингээд бараг хэдэн сая долларын үнэтэй төслийг хэрэгжүүлэхэд бол тийм баталгаатай биш мэдээлэл үндэслэл явах юм бол болохоо байж байгаа шүү дээ. Одоо лаборатори асуудлыг ярьсан дээр нэг сонирхолтой жишээ бас танд ярил л да. Одоо энэ түүхийн өрс нэг хэсэг саяхан бид төлдөг байлаа шүү дээ. Түүхийн өрс төлдөг үед одоо бид нар шуу арах гал одоо энэ Улаанбаатарын хойд хэсгээр явах, төвийн хэсгээр явах. Тэгээ ингээс жоохон хотоос гараад тийм ээ явах. Энэ үед бид нар одоо энэ Боршуу гэдэг энэ хотод байдаг жижигхэн борлуулмрууд байна шүү дээ. Эний чи өнгө өвөл өстой энэ газар нэг өдөр шин шиг ялгаатай байдаг байхгүй юу. Одоо энэ Түүхийн өрс ихтэлдэг энэ ялангуяа одоо манай гэрээр болоод энэ хойдлоод тэгээд энэ хэсгийг Боршуу өрөөс өвөл божиж юм бас хар юм болчихсон заяа. За яг ижлэхийн цаг хугацаанд одоо манай нэг оюутан энэ сэдвээр судалгааны ажил хийгээд. Тэгээд өөрөө завхны охин байсан. Тэгээд завхнаасаа тэгээ бас хинтийгээс ингээд бүр кэрийн нүүрс төлдгөө газрын Боршуу авчираад. Тэрөөсөө гаднаас нь харахад тэрөөсөө ер нь мэдээж ойлгомжтой. Мөр хоёр шоу шиг хэрэг. 2 ондоо шоу шиг. Тэгээ манайхаар нэг шоу судлалын сэтгүүл гаргадаг юм. Тэгээ тэрнийхээ нүүрэн дээр нэмээд тавьсан л да. Тэгээ хүмүүс харчаад гоо энэ ямар шоу юм гэхлээр гоо наа чи ижлэгийн шоу гэхлээр хүмүүс итгэдэг байхгүй юу. Тэр ажлыг хийж байхад бид нарт одоо ямар асуудал гарч ирсэн бэхлээр энэ одоо шууны одоо амтны тийм ээ бие үснээс нь ч юм уу идэрхтнээс нь энэ хүнд металлын ч юм уу химийн зарим нэг элементүүдийн шинжилгээ хийхлээр манай лабораторийн хүчин чадал нь хөрөхгүй байна гэж боддоо. Тэр үед одоо хотод байсан ер нь баг лабор хийж болчиход бүх газар л очсон. За зарим нэг нь болохоор нэг жижигхэн одоо амтнаас тийм жижигхэн хэмжээний жижигдээд байна. Манайхан дандаа уул уурхай том юм хийдэг болохоор дээшний хэмжээ том байх хэрэгтэй болохгүй байна. Тэгээ энэ химийн хүрээлэн их сургуулиуд, мал эмнэлгийн салбарын энэ уул уурхайн салбарын лабораторид бүгдээр нь явсан. Ингээд бид нар юу харсан бэ гэхээр ер нь энэ байгаль орчны чиглэлийн энэ хүн металл, органик бохирдолтой холбоотой юм хийдэг лаборатори манад ерөөсөө ер нь маш хитрхи муу юм байна да гэсэн төлөвлөлт өрсөн. За тэгээд орчин үед одоо энэ шинжилгээний иймэрхүү шинжилгээний одоо гэрлийн одоо төрлийн атомын шингээлт ингээл олон төрлийн гоё багцнууд хямдхан бөгд хурдан өндөр нэвшлэн хийдэг юмуд байна шүү дээ. Тэр манад 2хан газар байсан л да. Гэхдээ тэр бол ерөнхийдөө юу гэдэг нь тухайн үед нэг нь ер нь ганцхан зөвлөлчлээр бас нөгөө хэд чинь бас хамаагүй мөн хэрэглүүлэхгүй. Тэгээ бид нар ер нь нэлээд хуучны аргаар хийлгсэн нэг лаборатори хийлгэсэн. Яг үр дүннийхээ хойш удаан ч гэсэн тавил үр дүнд гарчлаа юм л да. Тэрний үр дүнд юу гарсан бэл тэр нүүрс төлжээс үе хээри газрын 2 тийм тэр хэдийн хүнд металл агуулмж үлээсэн. Доотлол нь 1.6 дээдлэл нь 7-8 дахин их ирэлтад гарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол бидэрт одоо Боршуу гэдэг хотод хөдөлдөг байдаг шуунаас гарсан л үр дүн тийм. Гэтэл одоо яг ижлэхэн төсөөтэй юм бид нар одоо энэ хүмүүс дээр нэг сан хиймээр санагдсан. Адилхан л агаараар адилхан газар алхаж байгаа хүмүүс шүү дээ тийм. Тэгэд эндээс бид нар юу харсан бэ гэхээр ер нь энэ лабораторийн чанар манад тоог ерөөсөө манад зөв хөгжүүлэх болохгүй юм байна. За улсаас ингээд манад нэг итгэмжилсэн төв лабораториуд гэдэг ингээд мал эмнэлгийн салбарч дээр, уурхайн салбарч дээр хүнсний салбар тавьдаг шүү дээ. Тэгээ тэр чинь ингээд улсын мэдлийн нэг лабораториуд байдаг. Уусаа ер нь хангаж магад төсөв мөрс нь ер нь хэцүү. Нэг одоо улс бүр өшөө бүр нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаар та тэр хүмүүсийн хийж байгаа ажлыг чинь чанаржуулах яаж чанарж одоо энэ гадаадын энэ том улсуудын чинь лаборатори ерөнхийдөө чанар нь яаж сайжирдаг вэ гэхээр лаборатори хоорондын өрсөлдөөнүүд чинь л сайжруулдаг. Эдгээр чинь хоорондоо нэгнийхээ ажлыг хянаал өөрөөр хэлбэл би буруу хийчих юм бол танай лаборатори манайхыг одоо муу хэлэл гэж хэлнэ шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө зардал багтаагаас гадна маш үнэмч тийм өрсөлдөөнөн дээр үндэслэсэн энэ систем бол ерөөсөө лабораторийн чанарыг маш сайн сайжруулдаг. Тэрнээс одоо юу гэдэг альч том улсууд тийм ээ улсад мэдлийн ганц лаборатори бүгдийн зангид бүгдийгээ хянаал одоо лабораторийн чанарыг сайжруулж идэг тийм ус байхгүй шүү дээ.
Тэгээ ялангуяа ийм чиглэлийн лаборатори ихэнх дандаа хувь хвштэй байдаг тийм. Тэгэхээр энэ лаборатори хоорондын хөрөлцөөг нь хангамжийг нь мэдээж ямар нэг аргаар бид нар бодлогоор сайжруулах хэрэгтэй. Хоёрдугаарт энэ хоорондын энэ зах зээлийн шуумаар нэг сайн сайжруулахгүй бол болохгүй юм л. Тэгэхээр одоо энэсээ шийдэх болох хариуцлагатай болоухаа гэдэг юмараа бас ярих нүгтэй байх. Тэгэхээр Монгол улсын эдийн засгч одоо үндсэндээ яг өнөөдрийн байдлаар бол уурхаар ярил бол яг тогтцоод дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хөвтөр гадагшаа гаргаж экспортлж валютуулж байгаа юм ч гэсэн тэр бол уурхаал болоо явчихлаа. Одоо манад бол нэлээд түгээмэл дээр үес хуучин тогтоомж ашигласан одоо Жоншны өцгтөл одоо манад чинь юуны 34 сая тонн нөөцтэй жижиг том нөөцтэй ордог юм байна. За нүүрсэх бол 34 тэрбум одоо тонн нөөцтэй. За жишгэгч одоо 61.4 сая тонн. Тэгэхээр энэ баялгаан ашиглаж одоо улс орны эдийн засгийг хөгжүүлэх энэ юмн дээр одоо ярихгүй болохгүй ойлгомжтой болчиход байна л да. Тэгэхээр зүгээр одоо би анх засагт орж байхдаа одоо их том юм ярьж Монгол улс үндсэндээ хүний амьдралын 3 хэрэгцээ одоо жишээл одоо ходоо татах хоолунд бие халах эмч хувцас толгоор орон байрын 3 хэрэгцээг хангахын тулд дээрээс Монгол улсад бол сэргээгдэг баялгааг ашиглах бүрэн болцоод дээр үе тэгэл ирсэн. Тэгээд яг одоо нэгэнт эдийн засгийн хоцрогдол гэж байгаа бол тэр зам харгууд эдийн хөгжүүлэхэд бол одоо эрс соёлыг ашиглах арга байхгүй болчиход. Тэгэхээр энд хариуцлагатай болгох асуудал бол маш их ач холбогдол өгч тэр одоо нөлөөлийн үлгээний баталгаа болсон тэр лабораториос их сүүлээ тэгэл бодлого арга хэмжээгээр яриа явахсаа. Тэгэхээр төрийн зүйцүүд хамгаалах гэдэг юм нэг одоо сүүлийн үед уулуурхаад их ярьж байгаа юм энэ дээр эргэж хүнд бодлоо тэгэхээр өөрөө хэлчихлээ шүү дээ. Сүүлийн үед энэ бүр хэтэрхийг хушуураад байна. А эн чинь явсаар байгаад үндсэндээ одоо манайх нэг англиар green wash гэж юм байна шүү дээ. Ингээд зүгээр одоо нэг тийм дуйлаан тимийг далиндуулаад явсаар байгаад асуудал шийдэхгүй шиг баг тэргээр далиндуулж байгаа мөнгө олох юм болоо явчих гэдэг. Гэхдээ яг дүүцэл хамгаалахын асуудал ерөөсөй байх ёстой. Хэрэгтэй байхгүй юу? Хамгаалал нь зөв хөгжүүл хэрэгтэй. Тий. Одоо манад чинь нэг за нэгдүгээр бид манай улсын бас нэг зовлон байна. Мэргэжилттэй хүмүүсийн сайн мэргэжилттэй хүмүүсийн тоо ерөөсөө үнэхээр хангалт байхгүй. Үнэхээр зөвхөн. Тэгээд яг энэ чиглэлээр бол олон хүмүүс ажиллаа тий. Алдаж оноол ингээл урагшлаад байдаг бол одоо гойжиг төрсөн л байх байхгүй юу. Гэтэл тэгж чадахгүйгаас болоод бид нар за нэгдүгээр нь одоо асуудал ярихлаар бид нар гаднаас экспорт руу авчираад нөгөөд нь цөөхөн унгаан яриад тэг ингээл яваад өгчлээ. Бид нар тэр мэдлэг дадлах чинь Монголд нурхшиж өгөхгүй. Тэгэхээр төр зуур хийж байгаа хүмүүс бол Монголын зовлонг тултанд ойлгож чадахгүй тий. Тэгээ бид нар хоёрдугаарт тэр Монголын тэр асуудал чинь өөр зөндөл гарна шүү дээ. Одоо ялангуяа уул уурхаагаас шууд хамгаалалт эдийн засгт манайх шиг улсууд бол энэ урах урахын салбарын энэ үндэсний болсосон хүчний бодлогыг ерөөсөө маш зоригтойгоор бодлоготойгоор зөв хөгжүүлэх хэрэгтэй байна. Ялангуяа судалгаа шинжилгээний талын. Тэрнээсээ болоод бид нэр дэлхийн нийтээр гарсан гой санаандыг зөв нутгшуулж чадахгүй тэгээ буруутаад байгаа байхгүй юу. Одоо дүүцэл хамгаалах гэдэг бол зөвхөн манай дэлхийд хэрэглээд байгаа шүү дээ. Хамгаалал энэ чинь бүр ингээд дүрмтэй асрах олон судалгаанууд ном зөрөм гарцсан байгаа гэдэг зүгээр буруу хэрэглээхээс л болоод. За одоо тэрбум мод шүү дээ. Тэрбум мор хөтөлбөр байна. Одоо зарим энэ хөтөлбөрийн хүрээнд зарим орхоонуудыг дүүцүүлэн хамгаалаад та нар тэдэн мод тариад өгчих тэгээд хаачих гэсэн ингээд одоо тэгж шүү дээ. Энд чинь болж ихнэрээ өстэй хамгийн том жишээ байхгүй юу. Тэр уурхааны тэр сүйтгэсэн нөлөөсөн үндсэн тэр одоо байгаль орчны асуудлыг засуулахын оронд тэрбум модын хөтөлбөрийн зорилгод хүрэхийн тулд юу ч хамаагүй хийнэ гэж мод тарина гэж ингээд өгснөөс ялгааг болчихдог. Тэгэхээр энэ асуудал ер нь хэвдээс үлээд зөндөө газар гараад байгаа шүү дээ. Тэгэхээр хүмүүс хэлээд байгаа. Тэгэл одоо ер нь бас л эн чинь юу гэдэг нэг сайхан юм аа бас нөгөөдхөр бид нар бас өөрсдөө нэг жоохон муудахад байгаа гэх нэг чинь. Одоо зөвхөн миний хувь хүний бодол л доо. Манад бас нэг заримдаа нэг дэмий өгнөд их байна шүү дээ.
Энэ олон хуулиар яд бүгдийг базаад ганцхан хуультай болчихъя гэх тийм. Тэр бол ерөөхдөө амьдралд ерөөсөө буцаж хурж алхаж байгаад ялгаа байхгүй гэж би хардаг. Хуулиуд ерөнхийдөө хизээч одоо бүх юмыг хүнсэн төгс байхгүй учраас байж чаддаг учраас тэр хуулийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй учраас дагалдах журмууд гараад байгаа шүү дээ. Тэгэхээр бүгднийг нийлүүлээд гарна гэхээс илүү зүгээр цоорхон хаана нөө тий. Дутуу хаана нэ гэдгийг л ярих хэрэгтэй болохоос 2 3 тустай хуулиуд зорилготойгоо хэрэгтэй хуулиудыг нийлүүлээд ганцхан товчхон хуультай болчихъя гэдэг хүмүүс амарчлах гэдэг байхгүй юу. Би тэрэн дэлгэрээс маш хэмзгэлдэг. Тэрнээс чинь болоод бид нар заримдаа бидэнд хэрэгтэй байсан хуулийн заалтуудаа алга болгочиход байгаа байхгүй юу. Тийм байх. Тийм. Тэгэхээр энэ дээр бас ер нь хуультай оролцоход ерөөсөө маш болгоомжтой байх хэрэгтэй гэдэг шүү дээ. Сая энэ юуныхын ашиг нутгийн хуулийг шинжилээд тэнцэх сони юмд оруулж байгаа юм байна шүү дээ. Тэгээ орон нутгийн иргэдийн бас нэг яагаад байгаа юм баахан уурх ашиглал ингээл бужигнуулаад байдаг, бэлчээрийн хомчхаад байдаг. Нөгөө нөхдүүдэд оногч байгаа баг байхгүй. Тэгэхээр одоо орон нутгийн хомдогт хувийн нэмэгдүүлж баг хойд дахин нэмэгдүүлэх үтгийн тийм шин заалтууд орж байгаа юм л ийм байдлаар энэ хариуцлага уулуурхаа гэдэг юм зүгээр нь хоос нэр биш. Одоо манай чинь гадны хэрэгэлдэг нэр томьёо гоё орчуулчихал юун тухай яриад мэддэхгүй юм гараад итгэл энэ дээр бол одоо энэ төвийн хүмүүс энэ дээр инлээ тийм нарийн одоо улс орны эдийн засгт саад болохгүй одоо нутгийн иргэдийн зөвхөн байгууллагын талаас нь биш амьдрал ахуйд шигт юм болох элбэг юмын бодсон ийм байдлаар одоо туслахыг үзүүл тэр хариуцлага төлөвшүүлэх гэсэн гоё нэрэндээ таарсан юм үйлдэлгээ явуулна байхаа гэж одоо хариуцлагатай уулуурхайг төлөвшүүлнэ гэдэг чинь өстой жинхэнэ хамгийн чухал үг байхгүй юу. Уулуурхай Монгол хэрэгтэй. Уулуурхайг зөв хийж чадах юм бол ер нь болохгүй юм байхгүй шүү дээ. За анхаарлалсан байлаа. Болцсон биз? Манай үйл ажиллагааг дэмжиж сонирхолтой подкастт оролцсон та хоёртаа маш их баярлалаа. Ажаа дарга 2024 онд Монгол орны зэрлэгчний үсний бүтцийн атлас гэдэг юм ном гаргасан юм дээ. Тэгээд энэ номыг хоёрынхаа бус номын самбын. За баярлалаа. Маш сонь сэдв биш. Нөгөө төрөлгөө болж буй үгүй юм чи.